Ширээний теннис таныг урт наслуулна гэдгийг та мэдэх үү? 90 мянган хүн дээр хийсэн судалгаагаар ширээний теннисээр хичээлдэг хүмүүс бусад хүмүүсээс илүү урт насалдаг гэдгийг тогтоожээ. Яагаад гэвэл тархины хойд талд хэсэг байрладаг церебулум гэсэн тархины 10%-ийг эзэлж байгаа хэсгийн нейронуудыг хамгийн сайн ачаалуулдаг спорт юм байна. Тархи болон гарын зохицуулалтаас болоод эдгээр хэсгүүд нь маш сайн ачаалдаг байх нь. Яагаад гэвэл зүгээр нэг гар биш, гаран дээр нэмээд аркид гэдэг зүйл байгаа учраас орон зайн хэмжээний хувьд одоо ингээд ачаалах хэвцээ айгүй хурдан байж идэг. Тэгээ мөн давхар одоо ширээний теннис маань жижигхэн бөмбөгтэй хурцтай спорт учраас цаг тутам, секунд тутамд байнга одоо тактик боловсруулж яадаг учраас одоо тархины доор байдаг церебулумын нейронуудыг маш сайн ачаалуулдаг байна. Тэр нь ачаалснараа яадаг вэ гэхээр зөнөлт маш удаан явагдаж хүн урт насалдаг гэдэг нь тогтоогджээ. Ширээний теннисээр хичээлээд урт наслаарай. Тэгээд ингээд дутхгүй бид нар сурагчийн өвлийн амралт эхэлж байгаатай холбогдуулан шинэ ангиуд нээж байна. Эрчимжүүлсэн анги, тэгээд мөн бас энгийн анги, амралтын өдрийн анги гэдэг бүх төрлийн ангиуд байгаа. Мөн англи хэлтэй, ширээний теннистэй анги ч гэсэн байгаа шүү. Насан туршидтэй анги байгаа, хүүхдийн анги байгаа. Тэгээд бүртгүүлээрэй.